За морин жил гарч байгаа учраас бас өмнөх жил маань ямар жил болж өнгөрвөө, могой жил өнгөрж байна. Ямар жил болж өнгөрвөө гэдэг дээр бас товчхон зөөн дүгнэлтийг бас бид бас хэлэх хэрэгтэй. За нөхцөл байдал дээр Монгол улсын эдийн засаг өрөөцсөн, доройтсон, иргэдийн амьдралд доройтсон, бодит орлогонд доройтсон. Энийн нөгөө талд улс орны авилгажилт хэрэг сэтэрсэн, энийг олон улсын байгууллага зарлаж баталгаажуулсан. За ийм нэг жил товчхондоо хэлбэл болж өнгөрч байна. Зөвхөн авилгалын үзүүлэлт гэхэд энэ хэн нэгэн хүн, хэн нэгэн улс төрч, хэн нэгэн улс төрийн хүчин дүгнж хэлж байгаа тоо баримт биш. Сүүлийн 10 жилд Монгол улс дэлхийд авилгалын эренб дараагаар 50 байр хурч байна. Сүүлийн 1 жилийн дотор 10 байраар хойш хурч байна. Авилгалын индексээр үл авилгалын одоо улс орнуудыг ирвэл саяхан улс орноороо годомжинд гарч жагсаал цуглаан болж та бид нэр одоо баг ам хиллэгт орж Непалд гэдэг хиллэгт орж байгаа. Тэр Непал улс авилгалын үзүүлэлтээр биднээс эерэг үзүүлэлтээр бидний уртаалд байж байна. Бид нэр Непалаас дор орчихсон ийм бай. Филиппин бидний уртаалд байна. Сирилон гэдэг улс бидний уртаалд байна. Тэгэхээр ямар төвшөнд энэ улс орн орж байгаа юм системийн авилгад нэрвэгдсэн байгааг олон улсын байгууллага дүнсэн жил болж өнгөрлөө. Бараг одоо бүх ажлын үнэлт дүгнэлт энэтэй холбоотой. Энэний цаана засаглалын асуудал, энэний цаана төрийн өмчийн асуудал, авилгалын асуудал, энэний цаана шүүх, шударга усны асуудал, олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй маа. За тэгээд энэтэй холбоотойгоор бид нар бас зөвхөн асуудлыг шүүмжлэхээс гадна ардчилсан намын бүлэг дээр бас бодиттой ингээ бүтээлч саяны асуудлуудад одоо шийдэл гаргасан бүтээлч бас зүйлсүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Одоо энэ чуулганы завсарлагаанаар ажиллаж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. За бас авилгалтай холбоотой төрийн болоод албаны нууцын тухай хуулинд томоохон өөрчлөлт оруулах, энэ нууцад авж байгаа энэ дур зоргоор авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг төрийн болоод албаны нууцын тухай хуулинд өөрчлөлт намрын чуулгандаар тав хүн бас мэдэгдэж исэн. Одоо өргөн засгийн газраас санал аваад өргөн барихад бэлэн болж байна. Буюу одоо энэ системийн авилгыг суурьаар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж зөвхөн нэг шүүмжлэх биш бодит шийдлүүд гаргаад ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. Ардчилсан намын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр энэ төр засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид нэр төрөө цомхон болох ёстой, үр ашигтай болох ёстой, бүтээмжтэй болох ёстой гэж энэ лозунгдог нөгөө талд нь зүгээр дэд сайд гэдэг мөсөн уулын оргилдөө мянгаараа төрийн албачин данхааж үр ашиггүй байдал чинь дээдл. Ийм учраас энэ шийдлүүдээ болоо засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдэг байр суурь мэдээллийг хийгээд огцруулах түвшингээс дээш хэмжээний гар үсэг цуглаад явж байгаа. Тэгээд сүүлд одоо энэ өвлийг та нар одоо үнэлээд дүгнээд үсэх юм бол одоо үндсэндээ нөхцөл байдал зөв байсныг харуулж байна. Эрчим хүчний сайд дээр гарч байгаа шаардлагууд, тэр эрчим хүчний үндэсний хороог ахалж байсан шадар сайд дээр гарч байгаа асуудлууд, боловсролын сайд дээр гарч байгаа энэ асуудлууд чинь засгийн газар бүтнээрээ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болчихжээ гэдгийг чинь засгийн газар огцрох ёстой гэдэг байр суурь зөв байсныг л харуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр бидний зарчмын шаардлага бол хэвээр хаврын чуулганы хүнд эрх баригчид засгийн газараас тавьсан шаардлагын хүрээнд арга хэмжээ авахгүй болвол зарчмын шаардлага хэвээр гэдгийг хэлье. 2 жил болж байгаа 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй гэж өөрснөө дүгнж байгаа бол 4 жил 100% болох нэ тийм ээ. 4 жил 100%. Тэгэхээр одоо энийг эрх баригчид өөрөө өөрснөө 100%-ийн тал хугацаанд 50 буюу бүтэн хугацаанд 100% мөрийн хөтөлбөрөөр биелүүлнэ гэж байгаа одоо үнийн эсхийг ард иргэдэд өгнө. Тийм ээ? Ард иргэдэд өгнө. Тэгэхээр өөртөө 100% үнэлгээ өгж байгаа нь бол одоо зүгээр нөгөө инээдтэй хэрэгэл гэж хэлэх.